Энэ үеэр тус дүүрэгдэх төрийн байгууллага, хувийн аж ахуйн нэгж байгууллагууд иргэдэд үйл ажиллагаагаа танилцуулж, тайлагдан нээлттэй хаалганы өдрийг давхар зохион байгуулсан юм. Мөн энэхүү баяраараа бүх барилдуулж төрүүлсэн бүхэд сумын зан, начин цол олгоно хэмээн албаныхан ярьж байсан юм. Үйлчилгээ бас иргэдтэй бид нар сурчилж байгаа. За тухайлбал цагдаагийн хэлтсүүд нэг юу гэдгийг, эрүүл мэндийн байгууллагууд нь ямар үйлчилгээ гэдгийг бол одоо нээлттэй хаалганы өдөр гэж явагддаг байсан. За яг тэрнэрхүү завгараар бид нар явуулж байгаа. Дээр нь бас иргэдээ бас баярлуулж гэдэг үднээс хоёр насны морь уралдуулж, хүчтэй баярлуулж, за 93 наадам бас давхар хийж байгаа. 2012 оны орон нутгийн сонгуулиос хойш дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамган газар 1300 гаруй хоногийг одоо ажилласан. Энэ ажлынхаа тайлан иргэдэд сурчлан тайлагны цаашлаа цонгон хайрхан дүүргийн хэлц албадаас явуулдаг төрийн үйлчлэгийг иргэдэд сурчлан таниулъя. Төрийн үйлчлэгийг иргэдэд ойртуулъя гэдэг агуулгаар өнөөдрийн энэ өдрөлгийг зохион байгуулж байгаа. За хэлцээс санхүүгийн дэмжлэгт хамрагдсан 13 14 онд санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэдийг бас үзэсгэлэнгийн гаргасан 8 майхан ажиллуулж байна. Үнэхээр нэг өдөр ч гэсэн бас сонгон хайрханчуу сайхан баярлж байна. Сонгон хайрхан дүүрэг одоо иргэдийн баяр болж байна. Эмээ нь одоо 70 хэдэн нас үрж байна. Энэ хороонд 40 хэдэн жил амьдарч байна юм байна. Түүнчлэн баяр үеэр төрийн байгууллагуудын зүгээс ард иргэдэд олон төрлийн үйлчлэг үзүүлсэний дотор дүүргийн датварын хилцээс авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан датвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг тус наадмын талбай дээр торгуулалгүйгээр хураах үйлчилгээ үзүүлсэн юм. Мөн дүүргээс иргэдэд автомашины зогсоолоос наадмын талбай хүртэл эко, захилгаан автобусаар үйлчилсэн нь хамгийн онцлмор зүйлээ. Үүнээс гадна энэхүү томоохон арга хэмжээний төсөн мөнгийг үйл ажиллагаа явуулсан бүх аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн хөрөнгөөр хийж байгаа хэмээн албаныхан ярьж байсан юм.